Тэгээ бүр гоё юм юу бэ гэх юм бол эхлээд зэвсгээрээ цүм хийчихнэ. Тэ. Арт түмэн хамаагүй шүү дээ. Эхлээд зэвсгээрээ цүм хийчихнэ. Дараа нь тендрээрээ цүм хийчихнэ. Тэ. Монголчууд бид нар энийг аягүй сайн ойлгож байгаа. Харамсалтай юм юу юм бэ гэх юм бол Зеленскийн хувьд энэ улсаа буцаагаад эргүүлэн одоо сэргээж босохдоо Зеленский л хэдийнэ тэ нөхөн дотор орсон байгаа. Тэ. Бүр цогц болцсон ч байж магадгүй. Тэгээ эндээсээ одоо бүр украинчууд цүм хийнэ гэж бодож байгаа Америкчууд ч гэсэн Европчууд бас энэ тендерээр цүм хийнэ гэж харж байгаа. Гэхдээ Украиныг тэр чигтээ Оросууд авчих юм бол харамсалтай. Ойролцоо жилийн өмнө Израиль, Газа, Палестин хоорондоо алдчихж байхдаа Зеленский том асуудал үүссэн. Ямар асуудал үүссэн бэ гэх юм бол мань хүн өдөрж байгаа улс маань анхаарлын төвөөсөө жигтцэн, шавдрлагдцсан. За одоо яг дахиад юм болж байгаа Иран, Израиль хооронд алдчих үедээ Зеленский юу хэлж байгаа юм бэ гэх юм бол Ukrainian President Zelensky says he hopes Israel's conflict with Iran will not reduce aid to Ukraine. Зеленский юу гордож мөрөөдөж байгаа юм бэ гэвэл анхаарал нь Украин дээрээ төвлөрөхгүй байгаа учраас тусламжийн хэмжээ, мөнгө зэвсэгний хэмжээ буурах үедээ гэсэн санаа зовлттой. За. Тэгээд Израиль, Америк хоорондоо ингээд найрагдаж байгаа, шавдж байгаа, зэвсгэн аймаа эрчтэй явж байгаа учраас Зеленский тэндээ ингээ хөөгдсөн явж байгаа. Жишээлбэл Lindsey Graham хаашаа анхаарал хандуулдаг юм бэ гэх юм бол хүн хаана нас барж байгаа, Пужин хаана хамгийн идэвхтэйгээр явж байгаа юм бэ? Тийшээ төвлөрж байгаа. Тэгээд Lindsey Graham-ыг буруутгах юм юу байгаа юм бэ, тийм ээ? Пужингаас орлого олдог хүн хаашаа анхаарах хэрэгтэй юм бэ гэх юм бол дараагийн Пужин хаашаа нийлүүлэх вэ? Яг гэх юм бол Украин руу LED-ийн гүйлгэн явцсан. Мөнгө нь урсцсан. Тэ? За, одоо Lindsey Graham дараагийн борлуулалтаар ажиллаж байгаа шүү дээ. Мань хүн яг юу юм бэ гэвэл одоо яг сүлжээний ажилтнтай адилхан юуны араас нь зүтгэдэг юм бэ гэх юм бол дараагийн зэвсэг, дараагийн Пужин, дараагийн дайн хаана байгаа юм бэ? Тэгээ одоо Израиль, Иран хооронд жинхэнэ Пужин, шүнжээгөө ингээ Пужинж байгаа учраас тийшээ төвлөрж байгаа. Тэгээд Зеленский хөөрхөн анхаарлаасаа ингээ яаж байгаа. За у нас буде можливість, напевно, у час канадійського саміту G7. Тэгээ одоо яг Канадад юу болж байгаа юм бэ гэх юм бол G7 том 7 эдийн засгийн уулзалт болж байгаа. Өмнө G8 байсан. G8-ийн юу хийсэн бэ гэх юм бол Оросыг жигдээд одоо G7 болцсон байгаа. Тэгээ Зеленский юусж байгаа юм бэ гэх юм бол тухайд Трамптай яриад тий зэвсэг авах юмсан. Харамсалтай юм юу юм бэ гэх юм бол дөнгөж сая Америкчууд юу хийсэн бэ гэх юм бол агаарын хамгаалтын тий систем, дроны хамгаалтын систем Украинаас татаад хэд өгсөн бэ гэх юм бол Израильд өгсөн. Поговорити з президентом Трампом, і це дуже серйозні сигнали від міністра оборони Сполучених Штатів Америки. Вони болючі, навіть просто... Тэгээ Pete Hegseth Америкийн баталгаа хамгаалтын сайд нь юу гэж хэлсэн бэ гэх юм бол бид нар одоо энэ тэр зэвсгээ татаад Израильд өгөх ёстой. Бид нар ерөөхдөө НАТО-гийн чуулган дээр очихгүй. Бид нар ерөөхдөө Украин улсын тусламж, зэвсэг гэх мэтчлэн төсвөөс хаснаа. Яагаад гэх юм бол шинэ төсөл дотор тийм юм байхгүй. За тэгээд Зеленский юу хэлж байгаа юм бэ гэх юм бол энэ Pete Hegseth-ийн амнаас гарч байгаа үгнүүд нь амар өвддөг гинэ. They are painful. Even just the words are painful. Амар харгас амар тий. За нүлмэс гожих нүггүй харцгаа. Because war is not just weapons. Дайн зүгээр зэвсэг бишээ. Дайн бас баталгаа хамгаалтын сайд нарын амнаас гарч байгаа үг. Чому? Тому що війна – це не тільки зброя. Війна, передусім, це люди. Моральний дух цих людей найголовніше. Дайн хүний төлөө. Дайн дотор хин яаж байгаа юм бэ гэх юм хүн гэсэн байгаа. Тэдний итгэл гэсэн байгаа. Манай цэргийн мораль гэсэн юм байгаа. Тэгээ Америкчууд дэмжгээ болчих юм бол хамгийн том санхүүжүүлэгч, хамгийн том зэвсэг нийлүүлдэг тал нь байх болчих юм бол Украинчууд юу гэсэн юм бэ гэх юм бол бууж өгөх хэрэгтэй болж байгаа байхгүй. І тому ці слова міністра оборони Сполучених Штатів Америки, вони іноді болючіші за куль, тому що вони б'ють по моральному духу України. Тэгээд Pete Hegseth Donald Trump-ийн амнаас гарч байгаа үг сумнаас илүү өвддөг гэж. Тому що якщо українці чують, що вони наодинці,
що вони борються з цим просто, військовим кашалотом, як русські. Тэгээд том халим Оростой байлдаж байгаа учраас бид нар жижигхэн жарахаа ерөөхдөө тисгүй нэ гэсэн утгатай юм ярьж байгаа. Тэгээд нэг амархан сонголт байгаа. Гэрээ зурчих, дайна зогсоочих, 4 област өгчих, Кримийн арлаа бас өгчих. Тэгээ болоо. Гэхдээ чадахгүй байхгүй. Болохгүй. Тэгэх юм уу Зеленский өгөх нь. Өгшөө. Чи маргааш өглөө юу их юм? Таачгүй. Чи хуруугаа уншуулна. Залахгүй байна. За дарах. За. Нэгтгэс тавтах. Зуны амтлаараа жоохон амрын тэгээ буцаагаад ажилдаа орчин. Зээлээ төлнө. Тэгээ 30 настай хөвцсөн юм бол заяа. Шгүүд талтаа орчлоо. 20 жил нараа тэтгэвдэх хүн. Ямар сонсож байна? Солиод байгаа зү. Би бас тийм байсан юм аа. Гэхдээ миний амьдрал минийх байх ёстой гэд би 10 жилийн өмнө шийдээд еврей хүн шиг хөрөнгөлөл үүсгээд хөрөнгө оруулах гэж хэлсэн. Амар хэцүү байсан. Сурж авсан юм аа би номон дотор шингээсэн, сургалт хийсэн, компани үүсгэн байгуулсан. Би энэ өвчнгоос салж чадсан. Тэ? Энэ хуруу шүү дээ. Хизээж хуруу уншигчтай золохгүй. Never again. За чек адилхан юм өвчнгоос салмаар байгаа юм бол зээл мэйл янз мөнгөний зовлонгоос салмаар байгаа юм бол би сургалтаа санал болгоё. Мөнгөний зовлон баяртай гэсэн сургалт. Энийн талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видео нийц эргээд болсон. Зеленский юу гэсэн бэ гэх юм бол энэ дайныг үргэлжлүүлэх ёстой. Харамсалтай. Тэгээ Kiev Independent гэсэн Киевийн засгийн газартай холбоотой бас Украины хэвлэл мэдээлэл юу хэлж байна гэвэл with no new US aid packages on the horizon can Ukraine continue to fight Russia. За шинэ одоо тусламж Америкаас ирэхгүй юм чинь тий Украинчууд энэ дайныг үргэлжлүүлэх чадах юм уу? Тэ яг гэх юм бол өнгөрсөн 5 сарын хугацаанд Америкчууд шинэ хууль, шинэ төсөв, шинэ хандив, шинэ зэвсэг Украинд зориулаад ерөөсөө тэ зориулагдаагүй, зарцуулаагүй. Тэгээд баруунаас авж байгаа зэвсэгнийхэн 30% нь дангаараа Америкчууд нийлүүлж байгаа. Бусд нь ерөөхдөө Канада, тэ Их Британи, Денмарк, Норвеги гэх мэтчлэн юу хэлж байна гэх юм бол Украины сонин манай зэвсгийн агуулга хоосорч эхэлж байна. Тэ 30% нь Америкчууд нийлүүлдэг. Тэ өнөөдрийн байдлаараа 74 тэрбум долларын зэвсэг Америкчууд нийлүүлсэн. Одоо ойлцооны 3.8 тэрбум долларын төсөв үлдсэн байгаа. Тэгээ дөнгөж сая юу болсон бэ гэх юм бол түрүүний хэлсэн Pete Hegseth тийм ээ 6 сарын ихээр 20 мянган дроноос хамгаалдаг пуужингийг Америкчууд Украинаас буцаагаад аваад хаашаа байршуулсан бэ гэвэл Израилийн иргэн тойрон, Ираны иргэн тойрон байршуулсан байгаа. Яг гэх юм бол Америкчууд за Израильчууд одоо Иран руу байлдах юм байна. Тэгээд Lindsey Graham бас мэдчихсэн Америкийн засгийн газар цаана Ирантай одоо алдсах юм чинь аль хэдийн урьдчилан харцсан байсан болохоор зэвсгээ тийшээ нүүлгсэн. За эндээс бас юу ойлгож авч болох юм бэ гэх юм бол Америкийн зэвсгийн агуулга бас өөрөө хоосорч байгаа. За тийм Иран руу одоо пуужин явж байгаа, Израилийн пуужин Америкаас гаралтай, Украин дотроос яг адилхан тэгээд үйл дүрлэл гих мэдчлэн тань миний контентыг үзсэн бол энэ Америкийн зэвсгийн систем дотор баг тоног төхөөрөмж ханган нийлүүлэлтийн баг 40-50% нь Хэдтаас хэдтууд энийг зогсооч юм бол тэгэл бараг л юм бас дуусаа. За Америкчууд нэмээд туслахгүй гэж ярьж байгаа. Гэхдээ энэ орон зайг хэн нөхөх юм бэ гэх юм бол Европчууд нөхөнгээд Европчууд, Германчууд, Европын холбоо 800 тэрбум еврогийн төсөв батлуулсан. Тэ. За тэгээд тэр 800 тэрбум еврогийн 150 тэрбум евро хаашаа урсгах ёстой юм бэ гэх юм бол зэвсэглөө. За эндээс Украинчууд Зеленский юу гордож байгаа юм бэ гэх юм бол тодорхой хэмжээнд манайх дээр ирээсээ нэмээд Украинчууд юуны араас нь явж байгаа юм бэ гэх юм бол Европын холбоо Америкчуудтай хамтраад Оросуудын 300 тэрбум доллар орчим засгийн газрын бонд, бэлэн мөнгө, барьцаа хөрөнгө гих мэтчлэн Оросуудын хөрөнгийг хураагаад авцсан зарцаацсан. Ерөөдөө хулгай хийсэн гэсэн үг тийм ээ. За тэгэхээр Европчууд юуны араас явж байгаа юм бэ гэх юм бол энэ Оросуудаас битүүмжилсэн хураагаад авсан хөрөнгийг тэр чигтээ Украинд хүчилтөө гэж байгаа. Тэ. Гэхдээ гэх юм бол олон улсын хуулийг зүрхнэ гэсэн үг. Ягаад вэ гэх юм бол Орос хинтээ байлтаж байгаа юм бэ гэх юм бол Украинтай байлтаж байгаа. Орос хинтээ байлдахгүй байгаа юм бэ гэх юм бол албан ёсоор Украинтай Европын холбоотой байлдахгүй байгаа. Европын холбоо тэ Украиныг төлөөлөөд
Тэ Украин Оросын хооронд байгаа маргаан дээр нэг талыг бариад шүүхийн шийдвэргүй юу гэж нэх юм бол 300 тэр бомбыг зүгээр хураагаад авцсан байгаа байхгүй. Энээсээ бас ямар том эрсдэл үүсэж байна гэвэл Хятадууд тэгэх юм бол худалдаан дээр амар болгоомжлоод эхэлнэ. Африк ч гэсэн яг адилхан, Энэтхэг ч гэсэн яг адилхан. Бүгдээрээ ерөөхдөө Европыг юу харж байгаа юм бэ гэх юм бол тэдний банкар дамжуулаад мөнгө урсгах юм бол аюултай юм байна. Тэдний дансан дотор мөнгө үлдээх юм бол аюултай юм байна. Лондон, Берлин, Парис хотод алт тэ мөнгөө тэнд жоорлох юм бол алга болох юм байна. Нью-Йорк бас яг адилхан. Тийм ээ. Америк юм уу? Европ ерөөхдөө найдваргүй болж эхэлж байгаа. Тэгэхээр 300 тэрбумыг Оросуудаас бүр булаагаад авчих юм бол олон улсын шүүхийн хурал болно. Ерөөхдөө эдийн засгийн дайн зарлж байгаа гэсэн үг. Европчууд аль эдийн ээ. За тэгээд ер нь бол эдийн засгийн дайны хувьд Европчууд энэ 300 тэрбум долларыг шүүхийн шийдвэргүй хууль бусаараа хураагаад авчих юм бол ер нь бол цөмийн зэвсгээ шийдэж байгаа гэсэн үг. За тэгээд Оросууд хариу барьжил таарна. Оросууд юу хийсэн бэ гэх юм бол Европчуудын хөрөнгийг бас барьцаанд авцсан байгаа. Тэ? За тийм учраас одоохон энэ дээр хөдөлгөөн хийхгүй байгаа. Америкч бас юу хэлж байна гэх юм бол тийм юм хийж болохгүй. Гэхдээ Европчууд нэлээд чичирж байгаа. За одоо энэ хоосон орон зайг нүхэхийн тулд юу хэрэгтэй юм бэ гэх юм бол Герман одоо төсвөө 6.7 тэрбум доллараас 10 тэрбум болох хэрэгтэй. Франц 1.7 тэрбумаас 6.7 тэрбум нэмэх хэрэгтэй. Италичууд 900 сая доллараас 5.1 тэрбум доллар руу хүрэх ёстой. Спанчууд 560 сая доллараас 3.4 тэрбум руу хүрэх хэрэгтэй. Их Британи 5.6 тэрбум доллараас одоо 7.3 тэрбум. Харамсалтай юм юу юм бэ гэх юм бол нефтний үн хаш өсөж байгаа. Европ даяар эдийн засгийн өсөлт байхгүй хасгалуу орсон байгаа. Эдийн засгийн хямралуу орж байгаа. Төсвийн орлого нь буурж байгаа. Компаниуд хаалгуудыг хааж байгаа. Ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байгаа. Татварын орлого буурж байгаа. Тэгээ одоо дайны санхүүжилт ерөөхдөө эдгээр хийж чадахгүй. За нефтний үн хаш 180 90 доллар хүрчих юм бол тэгэл ер нь Европын эдийн засгийн ноён нуруу хуг авнаа. Тэгээд ямар эрсдэл үүсэж байна гэвэл тийм Зеленский үнчирч магадгүй. За. Тэгээ нэмээд Европоос Дэлхийн банкнаас ямар статистик гарч байгаа юм бэ гэх юм бол 2022 оноос 2024 оны 12 сарын сүүлийн байдлаараа Украин хэр их хохирол амссан бэ? За. Орон сууц гэх юм бол 58 тэрбум долларын орон сууц байхгүй болсон. Тээвэр дийт бүц, зам тээвэр, төмөр зам, цахилгаан дамжуулах гэх мэтчлэн 36 тэрбум. Эрчим хууч цахилгаан станц, цахилгаан дамжуулах гэх мэтчлэн дэд бүц 20 тэрбум. Commerce and Industry аж үйлдвэрлэл, худалдаа 17 тэрбум, боловсрал, шинжлэх ухаан 13 тэрбум, хөдөө аж ахуйн дэд бүц 11 тэрбум, ус хангамж, ус тээвэрлэл 4.6, Culture and Tourism одоо соёл, аялал жуулчлал дээр 4.1 тэрбум, бусад салбар дээр ер нь бол 10 тэрбум. Нийтдээ 175 тэрбум долларын хохирол амссан. За энэ статистик тоонаас гаралтай юм бэ гэх юм бол Дэлхийн банк, Европын холбоо, НҮБ, Украинтай цуг ер нь бол энэ байлдаанаас хэр их хохирол гарч байгаа юм бэ гэх юм бол энэ газрын зураг харчих. За тэр Донбассын 4 област тийм ээ. Тэгээд нэмээд Запорожье ер нь бол уулан. Нийтдээ 20 тэрбумаас 10-аас 20 тэрбум долларын хоорондын хохирол явж байгаа. Энэ хоёр област дээр 20-оос дээш тэрбум долларын алдагдлал. Киевийн иргэд тойрны район бас ерөөхдөө хүнд цогцолт авж байгаа. Тэгээ Сүми гих мэт чинь эднэр одоо утахгүй бас улаарнаа яагаад вэ гэх юм бол тийшээ Оросууд одоо аль хэдийнэ дайраад эхэлсэн. За 2023 оны жилийн эцэст нэг шалгалт хийгээд дүгнэлт хийсэн чинь тухайн үед нөгөө хохирол маань ойролцооныг 156 тэрбум доллар байсан бол жилийн дотор 156 тэрбум доллараас 176 тэрбум доллар руу өссөн. За эвдэрлэл нь ойролцоо эхний жилдээ 100 тэрбум доллар, хоёр дахь жилдээ 135 тэрбум доллар, 2.5 жилийн хугацааны дараа 152 тэрбум доллар, өнгөрсөн жилийн эцэст 176 тэрбум. За тэгээд ерөөхдөө улсаа буцаагаад босхын тулд ойролцоо 176 тэрбум доллар хэрэгтэй байна. Энээсээ гадна алдагдсан боломж хийх боломжтой ашиг 8 ажлын байр, бүтээмж, газ тээвэрлэх, транзитын шимтгэл гэх мэтчлэн өнөөдөр хүртэл Украин улс маань хэрэг алдагдлал ба хохирол амссан бэ гэх юм бол 588 тэрбум доллар. Хагас
их 80 долларын алдагл авсан байна. За гэмтэл нь 176 тэрбум, хохирол нь 158 тэрбум. За тэгээд буцаагаа хөл дээрээ босч ирэхийн тулд эргэлтийн үүрэг хэрэгтэй, хөл дээрээ буцаагаа босч ирэхдээ хүмүүсийн цалин орлого ерөөхдөө одоо хэн дааж байгаа юм бэ гэх юм бол баг дангаараа Америкчууд энийг төлж байгаа. За тэгээ Украин улс буцаагаад хэвэндээ орохын тулд баг нэг 500 тэрбум хагас нэг их 80 доллар хэрэгтэй. За тэгээ энэ хамгийн авилгаар идэгдсэн хамгийн ялзарсан улс тийм ээ. Тэгээд ерөөхдөө Европ, Америкчууд юу харж байгаа юм бэ гэх юм бол тендер харж байгаа байхгүй. Тэ. Дайн эхлэх юм бол нөгөө пуужин зэвсгээсээ цөм хийдэг. Окей. Татвар төлөгчийн мөнгийг сайхан угаачна. Окей. За тэгээ баахан байшин нэвтрэн, баахан дэд бүц дэлбэр нь агуулах, эдийн засаг, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбар, төмөр зам бүх юм гэдэг цахилгаан станц бүх юм дэлбэрчин заяа. За тэгээ бүр гоё юм юу бэ гэх юм бол эхлээд зэвсгээрээ цөм хийчихнэ. Тэ? Арт түмэн хамаагүй шүү дээ. Эхлээд зэвсгээрээ цөм хийчихнэ. Дараа нь тендерээрээ цөм хийчихнэ. Тэ? Монголчууд бид нар энийг аягүй сайн ойлгож байгаа. Харамсалтай юм юу юм бэ гэх юм бол Зеленскийн хувьд энэ улсаа буцаагаад эргүүлэн одоо сэргээж босохдоо Зеленский ял хэдийнэ. Тэ? Нүхэн дотор орцсон байгаа хаа. Тэ? Бүр цогц болцсон ч байж магадгүй. Тэгээ эндээсээ одоо бүр Украинчууд цөм хийнэ гэж бодож байгаа Америкчууд ч гэсэн Европчууд бас энэ тендерээр цөм хийнэ гэж харж байгаа. Гэхдээ Украиныг тэр чигтээ Оросууд авчих юм бол харамсалтай. Оросууд бүх тендерийг гусах юм байна. Тийм учраас ерөөхдөө сүүлийн үед Зеленский агуу хямрцсан явж байгаа хаа. Тэгээ одоо Канадад болж байгаа G7-ын уулзалт дээр тендер яриад явах л та. Улсаа зэвсгээрээ зарж байгаа. Тэгээ эргүүлээд босгож ирэх дээрээ Зеленский бас зарах гэж үзэж байгаа. Тэ. Мөнгөний зовлонгоос салах амархан биш ээ, амар хэцүү. Гэхдээ хамгийн үр дүнтэй, хамгийн гоё амжилт гэх юм уу да яагаад гэх юм бол энийг танаа чиний амьдрал чинийх болно. За энэ сургалт дотор юу орцсон байгаа юм бэ гэх юм бол би одоо 4-5 жил тасралтгүй хувь хүний сургалт контент явуулж байгаа. Эний тухай бүр 3 ном бичсэн. Энэ дээр хамгийн үр дүнтэй арга сайтай юмнуудын оролцсон байгаа. За тэгээ энэ зүгээр сургалт биш. Энэ зүгээр видео бичлэг биш. Энэ зүгээр юм унших биш. Хоёулаа хамт дасгал хийнэ. Чамааг ухамсартай болохын тулд, чамааг доор хаяж 6 сар мөнгөө далт хийлэгдэг болохын тулд хүн цохилт хэрэгтэй. Чамд хүн цохилтын өгнө. Хөвчлөлтэй. Фан. Чамаа ерөөсө зовоохгүй чи залахгүй чи ерөөсө уйдахгүй амлж जैन заяа. За. Ойролцоо 200 гаруй хуудас контент 25 видео бичлэгийн дараа чам бас юу гаргаж өгөх юм бэ гэх юм бол санхүүгийн тайлныг чинь гаргаад өгч. Хизээ хідэн төвөртэй болох юм. Би яг хизээ энэ зовлонгоос салах юм бэ. Бүх юм тодорхой. Одоо ганц үлдсэн юм юу юм бэ гэх юм бол чи өөр. Let's go.